Сайн байцгаана хүүхдүүдээ. Монгол улсын төрийн бэлэгдлүүдийн тухай өнөөдөр хичээл үздэсгэ. За хичээлийн агуулгаар 9 хөлт цагаан сүлт гэж юу вэ? Үнд хүнчлэн дөрвөн хөлт хар сүлтний тухай үздэсгэ. Төрийн тамга, төрийн талбай, төрийн сүлтний тухай үзнэ. 9 хөлт цагаан сүлт гэж юу вэ? Монгол улсын төрийн улс ариунаар Мандан Бадрахыг бэлэгдэл нь 9 хөлт цагаан сүлт юм аа. 9 хөлт цагаан сүлт нь дундаа нэг том сүлттэй, за бусад 8 жижиг сүлтнээс бүрддэг байна. За дунд нь байрлах энэхүү том сүлтийг гол сүлт хэмээн нэрийддэг. Үлдсэн 8 жижиг сүлтийг элч сүлт хэмээн нэриднэ. За монголчууд бид 9 хөлт цагаан сүлтээ Монголын үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэндээ залдаг бол бусад цагт Монгол улсын төрийн ордондоо залдаг байна. Дөрвөн хөлт хар сүлт гэж юу вэ? Дөрвөн хөлт хар сүлт нь дайны бэлэгдэл юм. Эртний Монголын цэрэг сүлт дөрвөн хөлт хар сүлт байсан юм. Энэ сүлтийг цэрэг байлдааны явдалд хэрэглэх учраас дайсныг айлгах, догшин цус болох хар өнгийн хэлхсаар хийдэг байв. Одоо бол энэ хөл сүлт маань Монголын зэвсэг түвшний сүлт тов болсон байгаа билээ. Төрийн тамга. Аливаа нэг тусгаар тогтносон улсад заавал төр гэж бий. Төр нь харин тамгатай байх ёстой. Төрөөс гарсан бүх шийдвэр тамгаар хүчин төгөлдөр болдог байна. Тамга нь манай Монголд 13 дугаар зууны үед Монгол гүрэн үүснээс хойш төрийн хас буу буюу хаш тамга хэрэглэх болсон. Энэ үеийн тамганы дурсгал гэвэл Монголын их хаан Гүйгээс Ромын Павлон дэлгэрсэн хүчигт дарсан байдаг. Тамганы дарцанд мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зэрлэг ил булхаа иргэд хөрвөөс биширтгүй аюутгай гэсэн байдаг. Төрийн далбай. Төрийн далбай. Төрийн далбай нь тухайн улс орныг бусад улс оронд илтгэдэг хамгийн чухал зүйл юм аа. Монгол төрийн далбай нь 1990 онд ардчилсан нийгэм шийдснээс хойш 1992 оны анхны үндсэн хуулиар шинжлэгдсэн билээ. Монгол улсын төрийн далбай нь хөх улаан шар гэсэн 3 үндс өнгөөс бүрддэг. Дунд нь байрлах хөх өнгө нь мөн хөх тэнгэрийг илтгэдэг бол хоёр захт нь байрлах улаан өнгө нь Мандан Бадрахын бэлэгдэл юм аа. Погны иш байрлах хэсэгт алтан соёмбот усыг дүрслэгдсэн байдаг нь Монголын анхдугаар богд өндөр гигэн зан узрын бүтээсэн соён бүсэг юм. Өндөр гигэн зан узар бол Монголын гар орчуудын төвхөнд хамгийн гайхалтай уран бүтээлчдийн нэг зөв ёсоор тооцогддог оюун бэлэг нэгэн байжээ. Төрийн сүлт. Төрийн сүлт нь 1945-аас 1960 оны хооронд буюу аж ахуйцсан мал аж ахуй дэнсэн бүгд нэгт Монгол ард болсон үед ийм хэлбэртэй байжээ. Үүний дараа 1960-аас 92 оны хооронд аж үйлдвэрчсэн буюу арааны зурагтай хүүхдүүд нь анзаараараа ийм хэлбэр шилжсэн байна. Харин өнөө цагт төрийн сүлт маань суурь нь ариун цагаан өнгийн бадамлын ухац цэцгэртэй, мөнх тэнгэрийг бэлтгэсэн дуграг өнгийн хөх суурьтай. За сүлтний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал цог хэмнэг илтгэсэн алтан соёмбот үсэг эрдэнийн хөлгийг хослуулан дүрсэлсэн байдаг. Их газрыг төлөөлсөн өлзий хотог оршсон хүрдийг хадгаар дээжлэн сүлдсэн байна. Харин сүлдний хүрээ эсхийг төсөлтгүй үргэлжлэн дэлгэрэх төмөн насан хийгээр хөвөлсөн юм. Харин сүлдний оройд байрлах энэхүү 3 тусал нь 3 цагийг бэлэгддэг лээ. Эрт хэдүүгээ ирээдүй буюу өнгөрсөн одоо ирээдүй цагийг бэлэгдсэн байна.
Хүүхдүүд маань гэрийн даалгавартаа өнөөдөр үзсэн бэлэгдлүүдээс аль нэгийг нь оролцуулан сонирхолтой зураг зургаарай. За багш нь танарт нэг жишээ зураг үзүүлье. Багш нь Монгол Улсынхаа төрийн талбайг сонгож авлаа. Хүүхдүүд маань за зураг эхлэхдээ ерөнхий хар зураг гаргаарай. Багш нь яагаад ч юм төрийн талбай гэхээр надад олимп санаанд ордог. Тиймээс би олимпийн наадамтай холбогдуулсан зураг зураг шийдлээ. Олимпийн 5 цагаар ингэж зурчээ. Хүүхдүүд маань яг багшийнхаа зурсыг дагаж зурхаасаа илүү өөрсдөө яг нь зохиогоод зурвал илүү гоё зураг гарнаа. За төрийнхөө талбайг хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр наадамс олимпийн дэвжээндээр мандуулаад дэлхийн олон мянган тамирчдаас шилтгэн болж улсынхаа нэрийг мандуулж байгаа тамирчин хүнийг хараад өөрийн ирэхгүй Монгол хүмүүс бид тогшдог лээ. Олимпийн наадмын дэвжээндээр их нутгийн тамирчнаа дэмжиж зогсож байгаа тэр олон хүмүүсийг хараад өөрийн ирэхгүй Монгол хүмүүс тогшдог. Мөн цэнхэр дэлгэцээр үзэж байгаа бид хэд ч гэсэн тогшдог. Төрийнхөө талбайг барай зогсож байгаа тэдгээр уухайлсан Монгол тамирчнаа тэмцсэн тэр олон хүмүүсийг харах өөрийн ирэхгүй хүний сэтгэлийг өгшөөж баярыг төрүүлдэг. Энэ бол их орон тусгаар тогтнолын үнц юм. Олимпийн наадам бол бүх хүн төрөлхтний баяр. Зөвхөн Монгол хэлэхгүй дэлхийд даяараа яг энэ бүх юм нэгдлийн баярыг тэр тэмдэглэдэг. Тамирчин тэндээс медаль авна гэдэг бол тухайн улсын бол маш их баяр баясгалан үндэсний хэмжээнд хүртэл баяр баясгалан байна. Тийм ээ. За ингээд бид нар зургаа ингээд ерөнхий бол зохиомжоо бодох хэрэгтэй. Зургийн дагуу өөрийнхөө бодол санаагаа маш сайн тусгаж өгөх хэрэгтэй. Тэгж чадсан бол бидний зураг хамгийн гайхалтай гоё зураг болж чадна. Баяртай хүүхдүүд ээ. Дараагийн хичээлээр уулзцгаая.